За сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийн бичлэгээр 2/2-2 хурдны аргачлалуудын нэг буюу Ortega методын талаар үзэх болно. За ингээд бичлэгт орцгоё. За одоо ингээд шууд аргачлалаас орцгоё. Шого хадгалдах. За энэ арга дээр одоо эхлээд ямар ч байсан нэг өнгөө битүүлэх хэрэгтэй. Одоо энэ дөр бол цагаан өнгийг битүүлэх гэж бодъё. Тэгээд цагаан өнгийг битүүлэхдээ заавал энэ өнгөнүүд нь нийлсэн байх шаардлагагүй. Ер нь бол ийм байсан ч болно, энэ хоёр нь нийлсэн ийм байсан ч болно, эсвэл ийм байсан ч болно, ямар ч нийллээгүй. Ер нь бол яаж байж болно. Ямар ч байсан эхний нэг нүүрэн талаа битүүлэх байгаа. Одоо тэгэхээр ер нь бол илүү амрал болж байна гэсэн үг л дээ. Одоо чинь би энэ дээр шууд гэхдээ бас нэг зүйл анхаарах нь яг битүүлэх байгаа өнгөө яг доотлолтой байвал илүү амар байх болно. Тэгэхээр яг одоо энэ улааныг битүүлэх чаана гэж бодоход энэ улааны энэ хоёрыг нь доотлолтой барьж байгаа л араас нь энийг оруулаад араас нь энэ ингээд их юм гоо бэлэн болчихж байгаа. За дахиад нэг зэн шараар их гоё харагдаж байна л да. Энэ гурав нь орсон. Тэгээд энэ доотлолтой барьж байгаа л энийг ер нь бол нэг алгоритм байхгүй зэрэг өөрийнхөө харах нарал бодвол тэгэл оруулчихна гэсэн үг. За дараагийнх нь бол одоо ямарчсан юу ч гэсэн эхний өнгө ингээд хийж байгаа штэ. Яг эдгээр нийлсэн байсан ч хамаагүй, нийлдэг байсан ч хамаагүй. Одоо дараагийнх нь бол дээдлээ битүүлнэ. Одоо нөгөө та нарын санаж байгаачлан цагааны эсрэг шар, цэнхрийн эсрэг, ногооны эсрэг цэнхэр, улааны эсрэг бол шар гэдэг энэ өнгөд яарсан цэжлэх хэрэгтэй. Тэгээд яг энэ өнгөнийхөө дагаа одоо энэ дэр чинь шар дээр хийсэн байлаа гэж бодоод одоо би цагааныгаа бүтээлнэ гэсэн. Тэгээд энэ нийт 7 тохиолдол байгаа. Тэгээд 7 уулын цэжлж ижил болно л гэсэн. За эхний тохиолдол. За хоёр дахь тохиолдол. Гурав дахь нь. Дөрөв дахь нь. Тав дахь нь. Зургаат дахь нь. За 7 дахь нь буюу сүүлийнх нь. За бидний сүүлийн зорилго бол шууд эндээс дуусах байгаа. За эхний. За энэ дээр бол та нар мэдж байгаа. Гэтэ тэр алгоритмаас арай нэг агсан төвчний явах гэх юм уу одоо гэж байна. Энэ ер нь арай цаг хэмнэл. За дараагийнх нь. Тэгээд заримдаа та нарт нэг иймэрхүү ингээд доош харцсан гарч байгаа. Тэр үед нь зүгээр ингээд доош харуулж байгаа л энэ алгоритм хийчих болно. За дараагийнх нь яг энэ хоёр талд нь болцсон. Тэгээд дээд талд нь болцсон. Ер нь заримдаа нэг иймэрхүү болдож болно. Тэнгүүд яг өөдөөс нь харуулж байгаа л гэж.
За дараагийнх нь доотлолт нь юу ч байхгүй. Дээдлтаа нэг ганц энэ баартай. Тэгээ заримдаа ер нь бол ингээд дээдлтаа бааргүй доотлолтоо баар мартай юм гараад ирвэл зүгээр л доош харуулж байгаа л дөөс харуулж байгаа л ингээд л чинь. За сүүлийн тохиолдолд энэ ямар ч дээд доотлолт ямар ч баар байхгүй. За тэгээд дуртай гамуудад нэг иймэрхүү байна. Тэгээд тэд нар энэ алгоритмуудыг гартаа оруулсан байхад ер нь бол 6 секундэд хангалттай чинь бичлэгээ энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяр таа.